Олон улсын харилцаас судалдаг сонирхдаг хүмүүст үзэх тохиомжтой кинонууд Part 1 Darkest Hours. Энэ кино цаг үеийн хувьд дэлхийн 2 дугаар дайнд Их Британий хамгийн игцэгтэй мөчүүдийн нэгийг дүрслэн бүтээсэн кино. Гэхдээ энэ кино зүгээр нэг дайны тухай гараад өнгөрдөг кино биш. 1940-од оны 5 дугаар сард Их Британий ерөнхий сайдаар Winston Churchill томилогдож буугаар үйл явдал эхэлдэг. Дайн эхлээд удаагүй байхад Dunkirk-ийн болонд 300 мянган британ цэргүүд шахагдаж, дайнд Европын холбоотнууд өвдөгсөгдөж, 56 өдрийн турш нацист Герман Лондон хотыг өдөр алхасахгүй бөмбөгдөж, Их Британий засгийн газраас Германтай энхийн хилцээрээр тохиролцох хэсгээр хүртэл яригдж байсан үе. Энэ үед Черчиллд нэгэн зэрэг Германы дайралт, засгийн газрын талцал хоёр нь өөр дээр нь дарамт болсоор байсан. Тухайн үед Британий хамгийн нөлөө бүхий хүмүүс бүгд хэдийн дайнд бууж өгье, бид угаасаа энэ дайнд ялахгүй гэсэн сэтгэл зүйтэй байх үед Черчилл радиогоор ард түмэндээ хандан өөрийн үгээ дамжуулж дайнд зоригжуулж байсан. Британд даяар айц тодорхойгүй байдал дарамт шахал дүүрэн энэ мөч нь хожим Их Британий түүхэнд хамгийн харанхуй цаг үе гэж тодорхойлогдсон байдаг. Энэ кинон үзэгч таны зайлшгүй үзэх ёстой кинонуудын нэг үлээ.